За амар хайцгаана уу сонсогчдоо байна уу. За алтан түвшээ хийж байгаа. Одоо нэг өөрхөн төрөлхийн ардаас өвснөөсөө болоод сэгсгэр шар бавгаахаа цэцэг гэх мэт нэг ямар нэг сэгсээсэн сагсаасан хочоор дуудулж явдаг. Аягтай наа. Би чинь одоо багасаа одоо маш саваагүй сониуц замтай нэг хэв завхурд баригдах дурггүй ер нь жоохон хүмүүжил муутай гэх юм уу да. Бас өөрийн дураар өссөн нэгэн байтал одоо нэг аим шиг тав заяагаар бөө болчихсон нь азтай ч юм уу золгуу ч юм уу хачин амьдралд унчихсан тийм түүхтэй. Надад угаасаа саваагүй нөхөр болохоор онгодуудтай уулзраа болох гэж сайн ойлголцох гэж одоо маш олон төрлийн зүйлийг туршиж үзэж хийдэг. Ятгатаа л одоо буруу зөрүүх юм хийгээл өөмөлөхөд одоо онгод орж ирээ загна шүү дээ чи ингээд тэгчлээ болохоо байчлаа өвчин дутаа юу хаашаа ингээд. Тэгээ энэ мэтээс эхлээд их олон зүйлийг суралцаж үргэлж харилцаар байгаад одоо онгодуудтайгаа ч гэсэн сайн ойлголцож өөрөө ч бас их нэлээд олон зүйлийг ухаарсан. Тэгээд ерөнхийдөө бас энэ өвний үзэл бодол за тэр дураараа зан тэр хинэггүй байдал энтергээд бас нэг өмнөхөө бодвол бас баг хэмжээгээр ч юм уу ер нь өөрчлөгдөд ертөнцийг үзэхгүй одоо үнцэг бас арай өөр болоод ингээд төхөөд байгаа байхгүй. Тэгээд энэ фэйсбүүк хараад бусад юмнуудыг бас үзээд ажиж яхад яг над шиг нэг дэлчгэнсэн юмнууд бас олон байх юм аа. Сургаар л чарлалдаал, ойрлолдоол, эсэн шид болоод би хэнийгээ дэмжээл, эсвэл гутаагаал, тэгэл шээрлээл, дээрэс нь нэмж дэвслээл, эсвэл дээш нь гаргаж өргөөдөл. Ерөнхийдөө ер нь нэг надтай хамт намирчгаар нэг дугууны тэрэгний дугуунууд бас олон харагдаад байх юм. Гэхдээ бол яг сэтгэл санаа өнтрийг би бол өөргөө тийм муу хүн гэж бодохгүй байна. Бас өмөр шүү дээ. Би тийм их муу санаатай муухай дотортой хүн биш. Гэхдээ бас зөв юм аа зөвүүнээр бодно л доо. Яг амьдралын туршлага өөртөө хамаатай юмдаар бол тэр одоо бодож сэтгэж юм хүмүүдээ сайхнаар боцсон ч гэсэн бас өөр мэдгүй юмныхаа талаар бас олон юм донгосч болохгүй гэдгийг мэдээд байгаамаа. За тэгээд энэ подкаст хийгээд байж байгаа хугацаанд тэрнээс өмнө ч гэсэн одоо баг 10 жил шахуул би онгодтой зууралдаж өглөлт яншилт за тэгэл сургаал ном гэл 9 шидийн имэл заалгаж заримдаа бол ингээд тусдаа хичээл энэ төр хийл гэж надыг одоо хувь хүнээс нь хүмүүжүүлэх тиймэрхүү зүйлүүдийг ертөнцийн үзлийг ойлгуулах тэр олон зүйлүүдийг хийж өгдөг онгодууд энэ хоорондоо ганцхан би яг энийг одоо сурч мэдэх хэрэгтэй. Энэ их гайхамшигтай ухаантай сонин гаргалгаа өнцгнүүдийг бусад хүмүүс сонсоосоо гэж бодоод ингээд подкаст хийсэн. За тэгээд анх удаагаас эхлээд ингээд туршилтын журмаар подкастуудаа өдөр хүртэл хийлээ. Тийм учраас нөө буруу зөрүү ярьсан, замбраагүй ярьсан, бас шүүмжлүүлсэн онгодтой хажуугаар орж хашгираад байна гэд. Тэнийг бол хөлөөхөн зөвлөдөө сэтгэлийн хөдөлгөөнөө ингээд мартаад хөөрөөд ажил хийж байгаагаа мартаад ингээд солиороо дундуур нь ороод явчих юм байна байгаад байгаа шүү тэр чинь. Одоо тэгэхээр чинь дуугүй байжсэн бас хэрэгтэй юм гэж одоо дуугүй байхаар шийдэд байгаа. За тэгээд тэрнээс гадна одоо би Тэнгэр Монгол газар гэдэг ингээ Монгол Тэнгэр ингээ төрийн бус байгууллага байдаг. Бидний энэ албан бусны сайт нь бол гэрлийн өргөө одоо бүх мэдээллийг төвлөрүүлээд одоо тийм ажил хийн, ийм ажил хийн гэдэг нийтэд хандсан юм уу бусдад харьцах ажлаа бол тэргээр хийж явдаг юм аа. За тэгээд нөгөө элдв янзын олон долоо юм донгосч ингээд хамаагүй ярьдаг нөхөр шүүдээ би чи юу санаатай ч санамсаргүй ч хилцэн амсан юмдаа олон нийтэд цацж байгаа учраас бас буруу зөрүү янз бүрийн ойлголт гарах бай. Хүн амтан бас буруу зөрүүгээр ойлгох бай. Эсвэл одоо нэг ямар нэгэн асуудал гарах бай гэдэг үгснээс өөрийнхөө одоо гаргаж ингэж эрхэлж удирдах явж байгаа подкастнда одоо өөр ингэсэн хариуцлага хүлээхэн зүйтэй гэж бодож байна. Одоо энэ онгод нөхдүүдийн намайг одоо хамгийн гол хөрмүүжүүлээд ингээ хашгираад байгаа юм чинь. Тэг хариуцлага гэдэг имийг л ойлгож хариуцлага хүлээ гэдэг имийг ингээд чихэнд үлсээр гад. За хийж байгаа ажилдаа ямар ч байсан хариуцлага хүлээх үүднээс одоо өөрийгөө ингэж танилцуулж байна гэдэг хүн байна. За надтай хамт одоо миний одоо шав
Одоо олон шавьттай л да. Тэний бол бас үргэлж ерөнхийдөө хамт одоо бас бэлтгэлцэж ингэж явж байсан. 9 жил хамтран ажилласан. Одоо миний шав Бүдүүн ангархай нэртэй тийм хочтой. Бүдүүнэ гэдэг хочтой. Утаа маань бас онгодоо залж ингэж энэ сайхан онгодуудыг залж түн олонд ингэж онгодын ухаарлыг хүргэж жагаад одоо та бүхэндээ бас зарлахын зүйтэй хэлэх зүйтэй гэдэг хүмүүс бас бидний одоо хөдөлмөрлийг бас зөвөр ойлгосоо гэж бодож байна. Гэтэл би нэг хэрэг тарьсан шүү. Одоо 12 сарын 31-нд чухам шинэ жил интернет тэмдэглэлгүйгээр хийжсэн пост өдөржингөө хийсэн. За нэг л 3-4 цагийн их аятайхан ярилцлагууд их сайхан юмнууд байсан. Тэр мэн авчиад дуугүй бичигдчихжээ. Дуугүй шүү бүр ичмээр. Гэхдээ надаас шалтгаалсан үглээ надаас шалтгаалсан. Энэ нэг дуу бичлэгийн аппаратаа сайтар шалгаагүй. Эсвэл одоо дарсан юм уу дараагүй юм уу бичигдсэн байсан хэрнээ дуунд гарсангүй. Тэгээд маш их харамслаа. Шүүнүүд нойргүй хонлоо шүү дээ. Одоо яана гэдэг. Тэнд маш олон төрлийн зүйлээр бид нар ярьсан. Их гой юмнууд байсан. Тэгээ бүр харамсаад бардгуу. Тэгээд одоо яад гэмлээ гэж бодоол байж байна. Тэгтээ нэг арга оллоо. Шүн бодож ямар ч байсан. Одоо яг онгоддоо ингээ хэлэхлээр онгодууд чинь энэ их цаг хөдөлмөрийн гэж үргүү байхгүй болгож байгаа. Одоо боол би хүлт харна болчиход байна. Тэгэхээр одоо яад гэмлээ гэж байгаа нэг арга утсан. Зөндөө олон юм ярьлаа буурлууд минь. Тэгэхээр энийг нэг жоохон хөөхөн гэдэг товчлоод өгөөч. Нөгөө жаахан маанаг аянга чинь нэг чинь юугаас ойлгосонгүй. Та энэ яриануудаар ер нь надад юу ойлгох гэсэн гэж хэлж яагаад тэгээд нэг товчхон жуултгаа яриулъя гэж бодоод тийм арга олчоод баясаад байна. За тэгээ подкаст хийжсэн чинь нэг юм асуудал гарч байна. Олон хүн бас бидэнд одоо хандж байна. Тэгэхдээ хувийн журмаараа уулзаж болох уу? За одоо тэгээд өв дээцээ асууж болох уу? За тэгээд ийм би хаагаа үзүүлж болох уу? Бичлэн уулзалж ийм юмнуудаа ингээд хувийн зүгийн юм бол их орж ирж байна. Тэгэхээр би бол одоо яг үннийг хэлэхэд нэг тийм засал хийгээд ингээд суугаад ах үн дургу тийм тавтаргүй хүн байгаа юм. За тэгээд онгод буугаад ингээд ясан ч гэсэн дундуур нь гүйж орох гээд ингээд хавчигнаа тийшээ хараач гэдэг болохоор нэлээд асуудалтай. Тэгээд хүнтэй уулзаад ах нэг дутаа биш. Өөрийн таавар ажиллах гэж өөрийн дуртай юм л хийдэг тийм юутай. За нэг ямар зүрийн асуудлыг голчлон альва хүн өөрийгөө л бие засаад ухаансраа дээшлүүлчихвэл тэр нь өөрөө засал гэж байна гэж итгэж боддог. Би өөрөө бас ингэж одоо хүмүүж засаж байгаа юм чинь юмны учрыг л олчих юм бол манай монголчууд ямар бүгд тэнийг юм биш үү. Нэг жоохон сэжвэрхчгтэл өөрөө засаад ингээд гайхамшигтай сүнстэй гайхамшигтай үгдээдстэй яг л одоо тэнгэрлэг нөгөө тэнгэрийн монгол гэдэг чинь утгаараа байдаг учраас энэ нэг одоо илүү дутуу ярианаас авхыгаа аваад хаяхыгаа хаяад ингээд сайхан босоод ирцгэн гэж бат итгэдэг байхгүй. Заавал одоо нэг хүнээс би тэгсэн юм уу гэж ингэж асуух хооронд мод тармаар байна. Байгаль орчноо цэвэрлэмээр байна. Ингэх юм бол яг нь савдаг хийдэг нүүлээд хог тариад байсан сэтгэхгүй чинь байхгүй болно. Тэрнээс ирж байгаа одоо нүүлэг хилгэнлийн одоо янз бүрийн юм байна. Усыг бохирдуулж ус хилгэнүүлсэн юмнууд чинь ингээд энэ болгож арилна шүү дээ. Ялангуяа мод ихээр тарих байгаль орчноо сайн цэвэрлэх юм зөв амьдрах юм бол тэр өмнөх одоо үеийн үр эднэр бол ингээд засагдаад явж байгаа байхгүй. Тэгэхээр ийм одоо зүйлүүд байдаг болохоор заавал тэгж учиж уулзуулаад үзээд одоо миний юу нь яатсан байна, тэндээ ямар гим хийцэн байна, гай болцсон байна, тэрнийг та одоо үлээгөөдөг, засаадаг, онгодоороо янзлуулаад гэх юм. Би онгодуудаа тийм юмд зовоо муургүй байдаг. Өөрсдөөсөө шалтгаалаад хийчих ийм зүйлүүдийг өөртөө ингэ засъя гэж боддөг юм аа. За одоо тэгээд одоо үг олон юм болчихлоо. Ажилдаа орцгоё. Одоо онгодтойгоо нэг учраа олох хэрэгтэй байна. Ингээд үргэлжлүүлнэ бүгдөө. Амар байна уу? Буурлаа. Хэрэг хийгэх чи мэдээгүй гэж санаа юу? Мэдсэн үү?
Уг нь харахгүй шин би унтчих та ботсон шүү дээ. Тэгээд нэг урдах юмудаа шалгасан чи тиймэрхүү болцсон байхлаа. Гэхдээ аль хэргийг асуудаг юм та. Олон хэрэг хийсэн үний үг байна да. Яг аль хэрэг нь би янз бүрийн хэрэг яг аль нэг хэрэг гэдэг байгаа юм. Намайг давтан ажил хийлгэх болсон хэргийг явахаа ярьж байна. Тэгсэн л дээ. Тэгтээ та тэрнийг давтахгүй байх л гэж бодоод байна л да. Гэтэ би чинь тэрнээс ер нь юу ойлгох хэрэгтэй юм бэ гэж ойлгоогүй байхгүй юу ч хамаагүй ярьсан юм чи ер нь яг надад тэрнийг яриад гисэн ингээд та жоохон товч хэлээд өгөхгүй бол би тэрний чи бодоод тэгээд нэг шүн хэрэг хийсэн гэж бодож исэн ч гэсэн байхгүй юу олон юм ярьсан. Тэгтээ яад гэдэг тэр бусдын сонсоогүй ч юмсан би сонссон. Тэрнийг нь оруулахгүй байсан чи яад ингээ бас өөргөө өмөрлөө. Тэгтээ бас бусад хүмүүст хэрэгтэй ч юм уу гэж бодоод яаж бас тэрнийг гарах уу ч гэж бодоод тэгснэ гарахгүйсэн ч яах вэ гэж бодоод гарсан ч яах вэ гарахгүйсэн ч яах вэ гэдэг. Нэг тиймэрхүү болцоод яах вэ гэдэг. Тэгтээ та өөрөө л мэд. Тэгтээ түрүү би сонссон юм чинь тэр үний чинь юу вэ шүү дээ. Санаж байгаа шүү дээ. Харин чи сонсож байгаа учраас санаж байгаа учраас дараагийн хэрэгүүд бий болно шүү дээ. Ягаад гэвэл би юм тайлбарлахаар тэнд ярьжсэн тэр зүйл үг гэхээр нөгөө үндсэн суур ойлголтгүй байсан хүмүүс чинь энэ аянгат хүлээгээ яриад байгаа юм болоо. Ямар юм сонсож чад яриад байгаа юм болоо гэж гайхна дээ. Тэргээр нь бодох юм бол нэр тийм биш үү? Тэгэхээр та яг одоо дахиж ярихдаа надаас биш тэр хүмүүст зориулаад ярьж өглөх сайхан биш үү? Би тэгтээ тэргүй мэдж байгаа юм чи яадаг юм? Гэхдээ чи харин мэдж байгаа чинь л гэмт асуудал болчиход байна л да. Тэгэд ер нь яахлаараа энэ бичиг байгаа. Хайрцаг тийм биз дээ. Яхаараа би чиний хариуцлагыг үлээх ёстой юм. Би яг биччихэл гэж хараад байсан шүү дээ. Тэгсэн чи яагаад ингэж энэ чинь хайрцагт буруу байгаа юм биш үү? Тэгээ та нар чинь нөгөө шаагалдаж байгаад нөгөө утаснуудаа салгаа тавьсан байсан шүү дээ. Тэрнээс болсон юм биш дээ. Би бүр гайхаад байхгүй. Би чинь нөгөө хариуцлагатай энэ тоонууд нь явдаг байхгүй юу? Ингээд 5, 6, 7 гэдээ одоо явж байна. Яг ингэжсэн байхгүй юу? Тэгэхэд гарахгүй байхлаар нь бас бодсон. Олон янзаар утсан л доо. Онготод энэ мэдээллийг бусдад өгөхгүй гэж бодоод өөртөө хааж устгасан байна гэж утсан байхгүй юу? Та нар чинь дарвижцсан ингэж нөгөө утаслагуудаа татсаар байгаад нөгөө ийшээгээ холбогддог нэг юм холбоос байдаг. Тэрнээсээ хөнд ирүүлсэн юм чи яаж та нарын дуу хоолой бичигдэх юм байгаа. Тэгээд хэлэхгүй яасан та. Би хэлэхээр чин та нар тэгээд технологи мэддэг онгод гээд шоколад ундаг байдтэй. Миний гадаадаар ярьсан миний технологи мэдсэн мэдлэгээс болоод та нар чин асуудал үүсгдэг учраас чин өөрөөсөө хохирлыг тантал чин дуугаа байхаас яадаг. Тэгвэл би шалт юм шүн нойргон онсон биш үү? Би бүр санаа зовоод одоо яаж одоо хэлж яах вэ гэж боддосон байхгүй. Чи тэгэж гэмсэж харуулсаж байгаа бол дахин энэ үйлдэлийн алдаа хийхгүй л гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо би нэг тэгвэл энэ 2 чих мэх 4 чих нь маш сайн чихэж оруулж байгаа. Тэгээд сайн харъя. Чи бас энэ технологид бүрэн найдаж болохгүй байгаа байхгүй. Миний толгой биш олгоо. Энэ технологи чинь тэгээд бас хуурч шүү дээ, тийм ээ. Тэгэхээр намайг чиний өмнөөс санаа тавьж чиний технологиг өмнөөс чинь суралцсанаас болоод чи намайг шоглож доромжилдаг учраас би ичдэгий. Үрийнхээ өмнөөс урдах бүх юмыг хийснээсээ болоод хүний өмнөөс хөдөлдгөөсөө болоод би муу нэртэй болдог. Харин тийм ээ. Таныг бас битгий гадаадаар яриад наатаа бойл гэдэг нэг захиалга ирсэн шүү. Энэ мэдээчлэн надад шөөмжлөл тавьж байгаа учраас би тэгээд яах учраа мэдхээ байл шүү дээ. Өөрийн хуучин монгол хэлээрээ ярихаар ойлгохгүй хар толгойнууд. Өмнөөс нь технологиг хянаж өгөхөөр хүн доромжилж шоглоно. Тэгэхээр би яг яах ёстой юм. Таныг одоо яг хуучин монгол хэлээрээ ярьдаг өгөхгүй итгэхгүй байх шүү дээ. Би бол мэднэ. Бусад хүн мэдэхгүй байх байхгүй. Тэгээд ярьж эхлэмэгт чи шоолж эхлэв шүү дээ. Та чи хэлмэт хэлгээ хүн шиг яриад байгаа юм чи яах вэ? Хэл
том айгу сонин яриад байгаа. Наад захын нэ гэж ярьдаг гэд чи шоолдог үдтэй. Хин өөрийгөө шоолуулаад байхыг хүсэх юм. Бурдлаар байна гэж ярих байхад чи байна болно гэдэг чи. Тэгээ дөрвөн үгийн нэг нь юу гинэ гэж асуудаг байдаа. Тийм үү. Тэгтээ тэр аялга айгүй ингэдэг. Сонсоод улаан сонсож байгаа мэдсгүй ингэждэг байхгүй. Нэг юм зөөлөн юм шиг, юм уянгалах юм шиг болно гэхэд чинь болно, харна гэдэг юм чи. Тэгэж бодглоор чинь хаяа тэгээд хэлэн айгүй сонир санагдаад байдаг байхгүй. Бүтэн цагч ярилцаж чадахгүй хүн шаалдаг учраас чинь би чиний хэлийг суралцсан нь одоо гин болоод л сууж байна. Тэр одоо би яаж сурахгүй юм чинь дээ бурда. Одоо би ганцхан та нарыг өгнөөс бүлгөө гэдгийг сурсан шүү дээ. Тэгсэн бүлгөө гэдэг. Тэгээд би одоо бүх нэг бүлгөө гэж ярилтай биш. Одоо тэгэхээр та нар орчин цагийн хэллийг сайн сураад та нарт ярьсан дээр. Тэгэхээр манай сонсогч бусад хүмүүс бас энийг жоохон ойлгох хэрэгтэй. Энэ алдаа одоо надаас болсон юм. Би сайн хичээж сурсан бол одоо монгол хэлээ ядтаа би худам монгол бичгээ энэ одоо хэдэн жил сурсан бол тийм ээ. Овоо шоргоолжин бичих сурах шаардлагагүй байлаа гэж. Тэгсэн чинь надад зав гараагүй байхгүй худам монгол бичгээ. Зав гаргахчгүй гэдгийг чинь мэдээж яваа. Гэхдээ тэр чинь аав гэсэн үгийг ягаад абуу гэж яриад байгаа юм бэ? Тэгэхээр чинь болохгүй шүү дээ. Би чинь энэ чинь хурдан сурж хурдан ярих гэж байгаа чинь аав гэж абуу гэдэг сонь яриад байгаа чинь. Тэгэд ер нь монгол бичгийг явуулчихэд өнөө цагийн одоо тэр худам бичгийг өнөө цагийн кирилл бичиг бидний ярьдаг энэ аялганд шилжүүлчүүл яасан бэ гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр алдаатай бичиж чинь гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр би ер нь монгол хэлний багш биш юм чинь сурахгүй байна гэж бодоод хайцсан байгаа. Тэгээ хит хэрэглөөснөөсөө болоод би ил нүгэлтэн болж байна шүү дээ. Харин тийм ээ, тийм. Одоо би ч ихтэй аваа сайн сураал байгаа шүү дээ. Зарим юм хүмүүдийг ингээд нөө томотоо сууж сурж байгаа. Энэ аппарат нь тамаагүй хүрхээ болсон. Ер нь л яг нэг юм уу хоёр алдаа гэхэд би алдаа давтахгүй л хичээдэг шүү дээ, тий. Би давтан үйлдэл хийх дураагүй. Тийм. Бусад онгодууд нь шантрашгүйгээр үйлдэлээ давтан хийдэг байх л да. Гэтэл энэ овоо химээх чинь ээ. Бие манагч нэ. Гуйддаг нэг төрлийн онгод одоо. Тий би ч гэсэн адилхан. Давтар хийх дургу олон юмд одоо зэрэг дахин тайлбарлах дургу болохоор би ер нь багшуулаг байхаа. Багшлахын ухаанаас сэтгцийн алдаа, тийм үү? Ойлголтын алдаа. Тэр багш өөрөө ярьж байгаа зүйлээ тодорхой бус байлгаснаас болсон алдаагаа бол засдаг. Мөн хүүхдэд ойлгуулахын тулд өөрөө маш ихээр суралцдаг. Энэ миний гол алдаа л да. Одоо би чамаагаа сурагч миний хөөрхөн чихэрхэн охин гэж инэрч хайрсан тулдаа л би чиний сурахгүй байгаа орон зайд үргэх гэж өөрийгөө махалдагаараа дараад нь хүүхдийн эрхлүүлсэн хэрэгт орно. Тийм үү. Өргөн төмөнд болохоор технологи судалсан онгод орондууд болно. Тэгээ худлаа гэд жүжигчин гэд тий. Одоо тэгээд аянгтыг тэрийг хүлээх юм бол аянгат өөрөө өгчих нэ. Аянгтын цаг хугацаанд амжихгүй. Нөө 60 хүртэл ухаарад. Чи 60 хүрсэн ч ухаарахгүй. Ягд. Тэгээ хэл зүгэдэг 60 хүртлээс би суралцаад мундаг болоод 60 хүрээд ухаарангуудаа 61-т өгч гэж байгаа шүү дээ. Чи 60 хүртлээ Монгол бичиг сурахыг өөр оролдохгүй, технологиор сурахыг өөр оролдохгүй. Сурлага гэдэг чинь өдөр тутмын эдвэгт үйл ажиллагаа байтал чи тийм үйлдэл өөрөөс гаргах учраас. Өвгөн би өөрөөр чамд ямар өнгө байна, өөрөөр чамд ямар чадамж байна гэдгийг чинь л тодолж явахаас өөр яалтайч вэ? Харин тийм ээ, дараагийн үеийнх нь бол сайн болох байх оо. Одоо ерөнхийдөө яг та нарын буруу бол юм. Хөгшин одоо нас нь ингээ явцсан хүмүүсийг улаачаар сонгосон л буруу байгаа. Үгүй, хөгшин нас нь явхаас өмнө хэд хэдэн удаагийн довтлогоо хийхэд хөн зайлуулсан чиний бас буруу байгаа. Эдгээр галтай залуудаа эрх хэмсүү явсны чин алдаа байгаа. Тийм үү. Эдтэй нас суусандан архиар худалдсан буруу байгаа.
Эмгэн болоод бууж өгснээ чинь гайг яхаараа өвгүүд бид хүлээх ёстой юм бэ. Тэгтээ би чинь 2 авдар 20 литр сүү. Тэгээ 2 ямааны маханд ингээд та нар чинь одоо бүр зайлчна гэж утсан чинь эргээд хүрээд ирсэн жаахан тийм байна л да. Тэгтээ сөнхөл байсан байна л да миний амьдрал тэр чигтээ. Яа нэг айхтарч сөнөх нь юу байх юм. Амраг ханаасаа хаг цаадал. Тийм үү? Тий. Би салах байсан юм. Тэгнь. Ямар аймаг. Амраг айдасаа санаад 2 хүүхдээ өргөлд өргөөд. Нэг хүүхдийнхээ гашуун амьдралыг хараад л эмгэрэх байсан да. Аймаг. Тэр чинь их зовлон биш л дээ. Тэдэс ч гарч чадна л та тий. Тэнд бол хүн амьдраад л байдаг зовлон. За. Надад ягаад гэвэл миний хувийн амьдралд тохиолдож байгаа учраас би тэр нэг төсч гарч чадсан шүү дээ. Тэгнэ. Дараагийнхаа одоо бусдыг бодоод тийм ээ. Одоо өөрөө үлцэн хүүхдэд бодоод ч юм уу. Хөргөө би газар явж чадна тэр нэг чинь. Гэтэл хамгийн ээдрээтэй зовлон гэх юм бол нөгөө гаагц үлдсэн хүүхдээ чинь гаагц үлдсэн удам дээр тийм үү. Эрүүл мэнд болоод төр улсын зовлон эргээд ирэхэд чи тэнд ямар ч хүч чадалгүй байна гэдэг нь чи үхэхэд хүртэл харуулсах зовлон чинь болж ярэ шүү дээ. Би тэр нэг хизээ ухаарна гэж. Ухаж байна юу? Ухахаас өмнө ухаарна. Ягаад би онгодоо аваагүй чи яаж ухаарах? Зүгээр л нөхцөл байдлаас ухаарна. Тийм үү. Нэг өөр одоо сайн бүндийг хараад би ингэх байсан байдаг. Миний буруу юм байсан гэж бодох юм те. Өөр сайн буу биш. Би энэ хүүхдийг ямар газар, ямар нийхэм, ямар орчлонд үлдээж байна гэдэг харуулсалаар мэдээ шүү. Ач зээнэрээ юу? Ач зээнэр гэхгүй ач гэдэг үгийг чи хэлж чадахгүй. Би зээл гэж хэлнэ шүү дээ. Нэр тэр цаг үед чинь хэрвээ би онгодоо авахгүй байсан бол одоо миний том хүү одоо бүү болохгүй. Амь алтгаар байсан те. Тэрнээс ажил нэр онгодоо авсан шүү дээ. Тэгээд баг хүү чинь мэдлэхгүй. Нөхрөөс салсан юм чи яаж? Тийм мэдлэхгүй шүү дээ. Би өөр хүнтэй сууж болох байсан шүү. Чи өөр хүнтэй суухаар амтан биш шүү дээ. Ягаад голгодно гэж юу? Үгүй чи голдог нь. Хөгшин болцсон юм чинь би чи хаанасаа тийм болох вэ те? Тэгээд яг эргүүлдэг нь чи миний өмнөхөөс дор гэж үзээд гол шүү дээ. Тэгэхэд чиний одоогийн ханаас дээгүүр амтан бас ховор шүү дээ. Тэр дээгүүр амтнаар нь чамааг биш чамаас залууг нь сонирх нь шүү дээ. Тиймээс л чамаа ганцаараа гэж хэлээд байхгүй юу? Яа, юу хэлсэн шүү эдгээр нэр. Тийм магадлал өндөр. Тэгэхээр чи нөгөө гаах зохинтой учраас чи чин зэтэл гэж ярина дээ. Тэрнлэн хүртэл орж амир юм бэ. Яг бодит амьдрал дээр бол тийм л болох байсан л да. Тийм. Би тэгэхээр чинь яг тийм. Тэгэд зээ чин эцэг гүйсэн. Зээ чин эцэг гүйсэн. Яагаад? Чи тэр хүргэн гэдэг нөхрийг тогтоож чадахгүй шүү дээ. Өөрийн ухамсар хөгжлийг үүсдэгээгүй юм чинь. Охноо дураар нь тавьж байгаад хүргэнээс нь салгаад. Охин чинь нэлээн ижир бас амьдрах байсан да. Тийм үү. Тэгэхээр энэ болгоны ардлт болохоор нөгөө ийм юмнаас хамгаалж явж исэн. Одоо онгод тэнгэрүүд ийм хүч байгаа гэсэн үг тийм ээ. Онгод тэнгэрийн хүч биш цаг тухайд нь сурч хамгаалаж танин мэдэж өөрийн орон зайгаа ухамсарын үүднээс удирдах байгаа. Тэр ухаарлыг биднээс олсон учраас чиний хийсэн зүтгэл юм шүү дээ. Тийм үү? Хэрвээ тийм үү хүнтэй аятайхан харилцахыг сураагүй байсан бол сайн бич. Тэр хүргэнийг дэрэгдэн бариаж охиныг ухааж болж чадахгүй шүү дээ. Би юу? Тийм. Монголын ирчүүд модонд гарч хаданд авирсан биш. Өөрөө салчихсан учраас цаашаа гэлээ. Өөрөө салчихсан учраас охиндолж бас тэр салах амьдралын жишгийг зөвлөн. Ирчүүдгүй амьдарч болно гэж яатгана. Тий. Би ирчүүдгүй амьдарч чадна. Харин тэрийг чи өөрөө хань ижлээсээ салчихаар чинь охиндооч бас зөвлөн шүү дээ. Тийм байх тий. Ер нь чи бас үндэс байдаг юм болов? Өөрөө яаж ихэд тэгтээ түрүүл амьдарч байгаа юм чи хоолоо олоод идэх чинь гэр орондоо тэгэл яж ин тэгэхээр амьдраад иж болоод идэх жоо хэрүүл уруулгүй амар гэд бодглохлоор нэг дахиад тийм болохоор бүр өөрийнхөө наснаас илүү
охиноо бүр эрт залууд нь салгах нь шүү дээ. Эрт залууд нь салгана. Тийм биш дээ. За тэгэхээр би ерөнхийдөө одоо тэгээд нөгөө өөрийнхөө нөгөө хөвүүдийг алдсан учраас тийм үү тэр зээг бол илүү одоо аминчлан өсгөнө. Нөгөө талдаа яг бол надад байгаа ганц үдэм мэн гээд. Тэгэж. Тийм биз? Тэгснээр нөгөө эрхийн тэнэглэлд хүргэнэ. Эрхлүүлнэ шүү дээ. Одоо ч эрхлүүлнэ. Тэгснээр амьдрах чадваргүй хүн болгоно. Нөгөө амьдрах чадваргүй хүмчүн тийм өөрөө өөрийгөө алхам тутамдаа хамгаалах анхдах жогсон ухамсаргүй улмаас эрүүл мэндийн учирт тэр зээчин орох байхгүй юу? Тийм үү. Хит эрхлүүлснээс болоод одоо хор байсан ч сэрэмжтэй авахын оронд шууд болгож гударж уухаас ахуулаад өөрөө гинхэн алдаг маш ихээр үлдэн шүү дээ. Тэрнээс эрүүл мэндийн одоо асуудал үүснэ л гэж хэлээд байна. Өөрөөр хэлбэл онгод бид тийм үү далдаас хамгаалахаас илүүтэй чиний зам байдал танин мэдвэхэд хэлснээс чи өөрөө дараагийн зам байдал танин мэдвэхүүгээс үүсэх алдаануудаас сэргийлж байдаг. Тэр чинь нөлөөлсөн шүү надад. Би ч зөвхөн бодсноор амьдэрдэг байсан. Одоо ямар нэгэн хийх гэхээр бас нөгөө хүнээ бас боддог болоод байгаа шүү дээ. Тэ? Тэгээ жоохон төвчдөг болоод байгаа шүү дээ. Одоо би дахиад өгн бүтэн сайдаар ярьж байсан. Нөгөө усцсан бэслэгдэж байж магадгүй. Яг ямар хвчлэгэн ч үлээ. Би дандаа нална гэдэг үгээр хэлэхээ болоод өөр үгээр ордуулахаар шийдчихэд засраад байгаа л. Тийм, бухимдлаа удирдах ухаанд суралцаж байгаа. Тийм, суралцж байгаа. Тэгэхээр онгод бидний хамгаалалт хайр яаж та нарт ирдэг вэ гэхээр хувь хүний зам байдал дээр ирдэг ээ. Хувь хүний зам байдал чинь заяа төргийн зорилго их цэг нь болж яадаг. Өөрөөр хэлбэл амьдрал гэдэг цаасан дээр гарч байгаа бэх бол чиний зам байдал юм аа. За тэгвэл та одоо өнгөрсөн юмнуудыг бас товч ойлголт өгөхгүй бол бид нэр дараа нь подкастаа ярьж ахлаар алдаа нь гол нь тэр шүү. Би мэдээд байдаг. Юу ярьсныг бусад хүн сонсоогүй учраас тэрүүнийг чинь ойлгохгүй юм байна. Тийм ээ? Тэгээд яг нөгөө мэдсэн гэдэг сэтгэлгээгээр дараагийн үйл ажиллагааг удирдахад дунд гарсан цооролт чинь бусдад ойлгомжгүй, уялдаагүй зүйл болох ажлын алдаа гарах байхгүй юу? Хүмүүс үйл ажиллагааны уртад тийм үү. За дунд нэг жижиг алдаа байгаа вэ гихчлэн ихээр хайдаг. Гэхэд чи бодоод үзтээ байшин бариж байхдаа дунд байсан нэг тоосхыг хайчихад тэнд нүх гарч шít. Сая тоосгоос цонх авчи хайцсан л та. Тийм биз? Тэгэхээр нөгөө дали хүртэл тавихад байшины чанар мууддаг те. Гэтэл бүхэл бүтэн тоосго тийм үү бүхэл бүтэн цонхны орон зайд одоо нүх үсчихэр тухайн цааш үргэлжлэх үйл ажиллагааны хувьд одоо уялдаа зүй тогтлын алдаа гарчих юм бол да. Тиймээс л би чамайг алдаа хийчихэд нуух гэж оролдож байна уу л гээд байгаа юм. Тэр алдаа ч нэг жоохон тийм болсон. Тэгээ би бас таныг одоо яаж аргалж яагаад аятайхан шиг нөгөө юмнуудаа жоохон товчлуулаад яриулчихдаг юм билээ гэд сайхан төлөвлөгөөгөө боловсруулчаад суучсан чи баригдчихчихлээ. Тэгтээ тэргөө баригдсан байна. Би та нарыг нөгөө шүн харанхууд би орондоо унтчихсан болохоор мэдээг авах гэж утсан байхгүй. Яг хоо би ч мэдээгүй л дээ. Тэгтээ чамайг нөгөө өөр хүнд даатгаа явцсан учраас чиний шүн яасна чи надад хав болсон. Үнэнээ л хэлээ. Чамайг манаж хонсон онгод надад хав болсон. Энд ч тэгээд нэг харуусаад хараалын үг хэлээд байсан шүү. Ямар нэгэн юм болсон шүү гэж. Нэгтлаатхаарай гэж хараж мансан онгод хэллээ л дээ. Тэгээд би чамайг ямар хэрэг хийсэн гингүүт өөрөө баригдчихлаа шүү дээ. Би яг ямар хэрэг хийсний чинь ч мдээгүй явж байлаа. Тэгтэл байцаах хэрэгтэй гэдгээ мэдээ давцсан байсан учраас чамайг ямар хэрэг хийсэн гэхээр чи өөрөө ингэж булталцаж байгаад илчдэгтэй байна. Тэгээд бас сэмхэн хийсэн хэрэгүүд бас ингээд бас жоохон байгаа. Тэд нар бас баригдчих байх та тий. За ингээд чи баригдав. Хаана ямар сэмхэн асуудал тарьчих та.
За яах вэ? Тэр ч яах вэ те. Дараа нь тусдаа ярихгүй бол тэр чинь надтай холбоотой асуудал байна. Хувийн амьдрал дээр алдаа гаргасан. Хувийн амьдрал дээр алдаа гаргасан асуудал байна. Тэгэхээр одоо олон нийтийн өмнө хариуцлага хүлээснээр одоо би олонний өмнө одоо буруугаа хүлээж байна. Буурлахаа өмнө бас буруугаа хүлээж байна. Тэгээд хөлөн барагдуулах хэрэгтэй. Хүүхдүүдээс нь штэ тэг хэрэг хийгээс нэг нь мэдэхгүй байсан байж ямар хэрэг тарьсан минийхөө гэхээр булталцгаагаад хэрэгтэй л байд юм да. Би ч бас их томоотой байгаа хүүхдүүдээс тэгж асуух дуртай. Би өнөөдөр чинь зүгээр айгүй арай гэр өргөөгөө цэвэрлж ирсэн. Нэг л их томоотой нэг л их дуулууртай болцсон. Нэг байхаар за та тийм үү. Манай чансан онгодын өгч барагтай да. Чихтэй дээ гэдэг сэжүүрээр л чамаас өөрөөс чинь тодлоод авчихлаа шүү дээ. Гэтэ их хитрхээ их сайхан маш ухаарлал өгсөн яриануд болсон те тэнд их санаа зовоод тэг шүн ерөнхийдөө нойр муутай онлоо их маш их одоо хаанслаа. Энд чинь одоо хоёуланг ээж чинь бараг 7 гаргийн асуудал устж өгөө болсон байх нь тийм үү? Харин тийм ээ. За зочин гээ чинь чи ирж явах шиг байна. Төөр завсарлаа. За тэгэх та.